Ээж, эмээгийн хайр инэрл. Бид сайхан ээж нараа яаж өргөмжилж баярлуулдаг вэ? Ээжийнхээ бүлээн дулаан гэрээс алслагдан холдсон бид хизээ яаж иргэн очдог билээ дээ. Бодоод үзье. Очдог. Тэгтээ би тэнхийг нь асууж дутагдаж гачигдсныг нь гүйцэх гэж очдог билүү? Ийхүү очдог сайн хүү охин бишгүүдээ л би. Гэвч дэм тусыг нь авч өөрийнхөө дутуу гүйцэх гэж очих нь олонтой. Бид энэ алдаа дутагдлаа их зоригтой хүлээх хэрэгтэй юм шүү. Ээжийнхээр орж явна. Ээжийг гуугаад оюулнаа. Ээжид захиад орхичноо. Ингэж бодож сэтгэж ярьж эмгэн бурал болсон ээж нартаа түмэн төрлийн үүрэг оноохтооч гарамгай хүн бидний дунд цөөнгүй. Ээжнэр минь ч энд бүхнийг төвөг гэж бодлого уриалгах нь аргагүй хүлээн авч аргагүй дээ. Ажил нь их юм. Би туслахгүй бол өөр хэн байх вэ гин. Бидний ээж нар минь ийм л сайхан хүмүүс байдаг шүү дээ. Ээждээ нэг тийм юм авч өгнө, тэгж нэг баярлуулна гэсэн бодол төржил байдаг. Гэвч ажил төрөл ахуй амьдрал энэ тэрэ гэж түүрцсээр завдалгүй явтал хоног сар нэг мэтгэл улаалан одсон байдаг шүү дээ. Би нийслэлийн 61-р дунд сургуулийн 3-р ангид сурдаг. Дандаа онц авдаг. Гэхдээ би аавгүй. Аав минь гэртээ ирэхгүй босоор бараг 4 жил болж байна. Аав ээж хоёр чухам юунаас болж муудалцаад бид аавгүй босныг сайн мэдэхгүй юм. Аав маань хотын түргэн тусламжийн газар жолооч хийдэг гэсэн. Харин ээж автобус баазад мөнгө хураагч. Бид саяхнаас 3 дугаар хорооллын хавьд нэг айлын хашаанд гэр барин амьдарч байна. Ээж маань их ажилтай байдаг болохоор гэрт байх нь ховор. Гэр маань ч хүүтэн байдаг. Манай гэрийн ойролцоо байдаг сургууль оронтой байхгүй гэсэн болохоор 2 автобус дамжин Динжин мянга руу сургуульд явж байна. Хэцүү шүү. Би аавыгаа л их санаж байна. Миний дүү 4 настай. Цэцэрлэгт оронтой байхгүй болохоор эмээгэнд заримдаа таньдаг айлд байдаг. Бас л аавын мөрөөсөл болсон хүн надаас юр ялгаагүй. Эмээ маань биднийг тэтгэврийн мөнгөөрөө хооллож хувцаслаж байдаг. Эмээ маань байхгүй болч бид амьдрч чадахгүй нэ. Энэ бяцхан охины бичсэн элен далангүй загтал сэтгэлд ямар нэг зүйл хэлэхгүй байна гэж үү? Инрэл хайраа ач үрсээсээ хизээж харамлдаггүй эмээ ээж нарын эцэс төгсгөлгүй алба ажлын тухай өгүүлсэн энэ загтал цорын ганц загтал биш гэдгийг олон хүн ухаарах байх гэж бодож байна. Эргэж уулзахад ээж сайхан гэсэн эрт цагийн мэрэгэн үг юутай ариун үнэн билээ. Үүний үн цэнийг ээжээсээ хагцсан хүн л илүү хурц мэдэрдэг байх. Эргэж уулзах бүрт ээж нар маань бидэнд инрэл хайр, ач буйнаа хайрладаг. Тэмдэглэл хөтлөх. Хүмүүс юуны тулд тэмдэглэл хөтэлдэг вэ? Олон жилийн өмнө надаас нэг бяцхан хүү ингэж асууж билээ. Нэг бодоход энэ асуултыг их л гинэн зүйл мэт санагдаж магадгүй. Гэхдээ хүн бүрт бүр жирийн юм шиг санагдах болсон хамгийн гинхэн асуулт хүртэл агуу их нээлт хийх өргөн дардан зам нээдэг гэж бодоод үзье л дээ. Агуу их эрдэмтэн Ньютон алим яагаад унав гэдгийг зүгээр л нэг гайхахтаа тэмдэглэлийнхээ дэвтэрт бичиж авч байсан гэж үү? Ингээд ер нь хүмүүс юуны тулд тэмдэглэл хөтэлдэг вэ гэж надаас асуусан тэр бяцхан бор хүү ижилгүй суут эрдний нэг адил бүх ертөнцийн таталцлын хуйлтай тэнцвэс гайхамшигтай сонин зүйл нээж сая хүний бишрэл хайрыг хүлээдгүй юм а гэхэд өдөр бүр хичээнгүйлэн бичиж байсан тэмдэглэлийнхээ ач тусаар өөрийгөө нээн олж болох юм а. Идүүгээ игэл жирийн санагдах тэмдэглэл гэдэг олон жилийн дараа өнгөрсөн өдрүүдийн тухай хамгийн үнэн зөвийг өгүүлсэн түүхэн чухал баримт болохыг ч үгүйсгэх аргагүй. Чухамдаа бол өдрийн тэмдэглэл хөтлөхийн гүн гүнзгий утга санаа энд л бий. Сонины газар ажиллаж, олон улсаар явж, олон хүнтэй уулзаж, учирч явахдаа янз бүрийн тэмдэглэлийн дэвтэр үздэг байлаа. Тэмдэглэлийн дэвтэр болгон өөр өөрийн өнгө төрх, үйл явдал их шиг аялгаутай. Зарим нэгийг нь уншихад хол газар явж их юм үзэх мэт болж гүн бодолд автна. Зарим нэгийг уншихад ийм зүйл ирээчиж цаас барах хэрэг байсан гэж үү хэмээн харамсах сэтгэл төрнө. Ер нь тэмдэглэлийн дэвтэр ямар учир холбогдолтой юм бэ? Чухам юуны тулд хүмүүс бичдэг вэ гэдэгт зөв хариу олно гэдэг тийм ч амаргүй. Өдрийн тэмдэглэлийг зөвхөн тухайн өдөрт хийж гүйцэтгсэн ажил болсон үйл явдлын зураглал төдий зүйлгэж ойлгох тохиолдол бий. Гэтэл тэмдэглэлийн ач холбогдол утга учир өгөөж өөр зүйлд байгаа юм шиг санагддаг. Маш энгийн талаас нь бодож үзье. Өдрийн тэмдэглэл зөв хөтөлж заншсны ачаар
наад зах нь хувь хүний ажлын зохион байгуулалт сайжрлаа гэж бодъё. Түүний үр дүнд чөлөөт цаг бий болж унших, судлах, ухаарахын хэмжээ хязгаар тэллээ гэж саная. Ажил давхардаж бодож төлөвлөсөн зүйл үл биелэгдэх гачиглаас аврагдана. Зав гарсангүй, мартчихаж гих мэтийн эмх зэгцгүй, идэвхгүй байдлын илрэл болдог элдв дутагдлаас ангижирна. Ач холбогдолгүй гэж үү? Ингээд бодохоор тэмдэглэлийн дэвтэр гэдэг өөрөө өөртөөгөө ярьсан яриа, бодол санааны цогцлол. Өөр нэг утгаараа бол өөр хоорондоо огтхон ч адилгүй хүмүүс ертөнц өөрийгөө төдийгүй өрөөл бусдын гайхамшигыг нээн олох хамгийн дөт зам. Колумб, Толстой, Достоевский, Блок, Дарвин гээд насан туршдаа тэмдэглэлийн дэвтрээс салдгүй байсан олон сууд эрдэмтэн ухаантны амьдрал бүтээл үүнийг нотлоно. Тэдний амьдралаас ажигласан, ойлгосон, тэмдэглэсэн бүхэн нь амьдрал уран бүтээлтэнд тусгалаа олсон гэдэг ч маргаангүй. Дорнод аймагт сурвалжлах ажлаар явж байхдаа би нэг залуу багштай танилцж билээ. Тэр залуу надад алгын чинээхэн жижиг цаас үзүүлж ээжигээ өөд болсны дараа үүнийг авдраас нь олсон юм. Ээж минь өөрийнхөө намтар түүхээ бичээд үлдээсэн байсан. Ээж аавынхаа тухай тоотой хэдэн үг хэлдэг залуус энэ дэлхийн сонин содон гайхамшиг, урлаг спортын одод чуулга, хамтлагуудын амьдрал, намтар түүхийг гаргуун сайн мэддэг нь бас гайхмар шүү. 8 настай бяцхан охин надад орчин үеийн рок хөгжмийн оддын тухай бараг л мэргэжлийн хөгжим судлаачийн дайтай ярьж байсан. Орчин үеийн хөгжмийн оддыг мэддэг байхыг үгүйсгэж болохгүй ч амьдрал хайрлсан аав ээжийнхээ тухай мэдэхгүй тэгсэн хэрнээ сонирхохгүй явж байна гэдгийг зөв зүйл хэмээн зөвшөөрч болохгүй. Хүн үе удмаа мэддэг, түүгээрээ бахархаж чаддаг байх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд би өөрийнхөө 3 үеийг сайн мэддэг залуу хүнтэй ховорхон таарлцсан да. Харин манай кино урлагийн нэртэй маструудын нэг бүгд найрамдах Монгол ард улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц. Зандраагааг би өөрийнхөө 5 үеийг мэднэ гэхэд анх гайхаж байлаа. Бид дэрэгдээ байгаа ийм үлгэр жишээг харж түүнээс санаа авах хэрэгтэй л дээ. Хэрэв аав ээжийнхээ эрдэм ухаан, эрхэлж байгаа ажил, үйлс, амжилт, бүтээл, гавьяа шагнал энэ бүхнийг нь анхаарч мэдэж ариглан хамгаалж нандинаж явахгүй бол аав ээж нар минь алгын чинээ цаасан дээр төрсөн газар он сараа бичиж үлдээгээд биднээсээ үрд хагцсан отоход хүрнэ. Хэрв тэгвэл бид хожим нь үр хүүхэдтэй үе удамдаа эрдэнэ болсон ээж аавынхаа тухай юугаа харуулж, юугаа ярьж, юугаа үлдээх вүлээ, тийм үү? Залуус минь эргэж хизээч заяахгүй ээжтэйгээ сэтгэлийн үгээ хуваалцаж, зургаа хамт татуулж, дурдгал яриаг нь дуу хураагчтай бичин авч тэмдэглэлийн дэвтэртээ ээжийнхээ амьдралын он дарааллын үл ажиглагдсан атлаа үеийн үед дусгадах хуудсыг нь тэмдэглэнэ. Эргэх нэгэн өдөр үүнээс илүү эрдэнэ үгүй мэд санагдана шүү. Ээжийнхээ тухай дуулаагүй дуу, бичээгүй найраг хүн бүрийн сэтгэлд явдаг гэж нэгэн өвгөн надад хуучилж суусныг санаж байна. Нэрэл хүн бүрийн сэтгэлд ээжийнхээ тухай дуулаагүй дуу, бичээгүй найраг байгаа. Тэр л сайхан дуугаа дуулж яваарай.